Боловсролын зээлийн сангаар зөвхөн нэг одоо боломжтой айлын хүмүүс явж гин холбоотой хүмүүс явж гин гэж хэлжсэн л да. Гэтэ яг өөрөө өгөөд үзэхэд бол хууль дүрм журмууд нь маш тодорхой, ойлгомжтой, маш таатай байсан. Өмнө нь ингээд яг боловсролын зээлийн сангаар зээл авч ирсэн хүмүүсүүд ойрын хүрээлт байсан учраас бас ийм боломж байгаа мэн гэдэг ер нь бол мэдээлэл байсан. Тэгээд боловсролын зээлийн сангийн вебсайтн дээр мэдээллүүд нь бүгдээрээ яг жилийн альч сард альч үйлрэлт бэлэн байт юм лээ. Дээр нь нөгөө боловсролын зээлийн сангийн утас нь байнга ажиллагаат байсан. Бараг цааны цагаар залгасан ч гэсэн хариулаад бүх үед нээлттэйсэн. Тэгээд тэр нь аяга амар байсан. Яг өмнө нь зөвхөн нөгөө одоо боломжтой айлын хүмүүс явж гин холбоотой хүмүүс явж гин гэж хэлжсэн л да. Гэтэ яг өөрөө өгөөд үзэхэд бол юмнууд нь маш их тод. Тэгээд хууль дүрм журмууд нь маш тодорхой, ойлгомжтой. Тэгээд захимаар авсан байсан материалууд нь маш амархан өөрчлөлт төлөвлөсөн дарааллын дагуу юу хүсэж байгаа нь тодорхой тэр юмнууд нь маш таатай байсан. Би болохоор нэг өөрөө бакалаврын эдийн засагч мэргэжилтэй. Тэгээд яг эдийн засагч нийтийн удирдлага чиглэлээр ер нь ирээдүйд сурах төлөвлөгөөтэй байсан учраас сүүлийн 2-3 жил яг сургуультай аплайд гад бэлдсэн. Хэлний оноогоо сайжруулах гад, шалгалтуудынхаа оноог авах гад, тэгээд дээр нь сүүлийн 1 жил яг зөвхөн нэг эсээгээ бичих гээд ер нь бол нэлээд урт хугацаа зарцуулсан. Тэгээд Harvard Kennedy их сургуульд тэнцсэн. Тэгээд Harvard Kennedy их сургуульд нийтийн удирдлагын чиглэлээр ойролцоогоор $75,000 төлбөртэй жилийн. Тэгээд сургуулиасаа $45,000 тэтгэлэг авсан. Тэгээ үлдсэн $30,000 нь бол өөртөө төлөх ёстой. Тэгээ тэр төлбөр нь ер нь болж байгаа хүндрэлтэй байсан. Тэгээд тэр мөнгөө одоо ингээд боловсролын зээлийн сангаас зээлж байгаа гэсэн. Нийтийн удирдлага чиглэлээр сурах чинь өөрөө ерөөдөө нэг улс олон нийтийн төлөө хийх ажил хийх одоо зорилготой л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эх орныхоо одоо нэг нийтийн салбарт бодлого боловсруулах салбарт ажиллах тийм төлөвлөгөөтэй эхнээсээ байсан. Тэгээ тийм болохоор 95 жил ажиллах ирээд сургалтын төлбөрийнхаа зээлийг буцаагаад төлөх гэдэг энэ төр бол угаасаа яг тавих ёстой шаардлагууд. Тэгээд надад бол тэрэн дээр хүндрэлтэй санагдаад миний боломжийг хаалаач гэдэг юм уу тиймэрхүү зүйл бол байхгүй байгаа. Тэгээд тавих ёстой шаардлага тавьж байна л гэж бодож байгаа.